Уралдааны өмнөх энэ өдрүүдэд би хотын хэмнэлээс төрж гисэн холдохыг хүсдэг. Гэхдээ алс замд гарахтаа би яардаггүй. Учир нь зам надад хязгааргүйг сануулдаг. Урт холын зам бодол санааг минь цэгцэлж, анхаарлыг минь төвлөрүүлж өгдөг. Өнөөдрийн аялал бол дараагийн сорилт бэлтгэх эхлэл. Хотын бараа арын толинд алсарч үлдэхэд хөдөлгөөн улам тайван болдгоо. Эндээс цааш химнэл, амьсгал, бодол, мэдрэмж гээд юмс бүхэн өөрчлөгддөг. Агаар, өргөн удам талндаг, надад дурсан ч нэмэх мөчүүд. Энд л би эрх чөлөө мэдэрдэг. Житур намайг илүү хол, илүү өндөрт хүргэнэ. Уул өдөгсөх тусам зам нарийсаж, анхаарал улам төвлөрнө. Эргэлт бүр чадварыг шалгана. Энэ бол зөвхөн жолоодлого биш, өөрийгөө сорих мөч. Өгсүр зам амаргүй. Гэхдээ энд л утх нь орш. Замын нөхцөл, хурд, машина мэдрэх мэдрэмж, энэ бүхэн бол сорил. Эцэст нь уулсын дунд хүссэн газар тан хүрнэ. Энд би төр зогсож, амьсгалан авч биеийг суллана. Гэхдээ амралт зорилгын минь төгсгөл биш. Уул намайг дахин дуудана. Би ахин өксөж өндөрт гарахын тулд өөрийгөө дахин сорилттой тулгана. Авиралт амаргүй. Амьсгал хүндэрнэ, булчин чангарах мөччилнэ. Гэхдээ оргилд хүрэх мэдрэмж ямар ч ядарлаас илүү хүчтэй. Тэрл мөчөд сорилт бүр намайг илүү хүчтэй болгодог гэдгийг би ойлгодог. Гэхдээ хүч гэдэг зөвхөн оргилд хүрэхэд оршдоггүй. Заримдаа хүч гэдэг бол чимээгүй байх чадвар. Биеэ суллаж, амьсгалаа жигдрүүлж, бодол санаагаа намжаах тэр хүч. Байгалийн дунд би ямарч оюун санаа цэгцэрч, зориг улам тодор. Буцах замд житүүрийн жолооны ард би өөрийгөө илүү бэлэн гэдгийг мэдэрнэ. Аялал бол зүгээр нэг зам биш. Адал явдал. Очих газраас илүү туулсан зам чухал. Амьд гэдгийг дахин мэдрэх бас нэг боломж. Житүүр тэн нэг сорилт бүрт бэлэн.